Өнөөдрийн хичээлээр бид IELTS Speaking Part 3-нд нийгмийн ерөнхий хандлагыг хувийн өнцгөөс ангид академик байдлаар хэрхэн ярихыг ялангуяа it is say, at, that болон he is believed to зэрэг дэвшилтэд идэвхгүй хэвийн бүцүүдийг ашиглан хэрхэн илэрхийлэхийг судална. Энэ нь таны ярианы lexical resource болон grammatical range-ийг сайжруулж банд 8.1 оноо авахд туслах болно. Идэвхгүй хэвийн үйлдэлийг хэн хийснээс илүүтэй үйлдэл өөрөө болон үйлдэлд өртөж буй зүйлийг тодтогдог. Энэ нь академик болон албан ёсны ярианд төвийг сахисан байр суурийг илэрхийлэхэд маш чухал. Жишээлбэл The decision was made yesterday. Эсвэл English is spoken worldwide. Эдгээр нь үйлдэлийг хийгчийг онцлохгүйгээр мэдээлэл хүргэдэг. Одоо it is say, at, that бүтцийг задлж үзье. Энэ нь олон нийтийн дунд тархсан мэдээлэл, цуу яриа ерөнхий ойлголтыг илэрхийлэхэд тохиромжтой. Та тухайн мэдээллийн үнэн эсэхэд хариуцлага хүлээхгүйгээр зөвхөн дамжуулж байгаагаа харуулдаг. Жишээ нь it is say, at, that regular exercise improves mental health. Өөрөөр хэлбэл хүмүүс ингэж ярьдаг гэсэн санааг илэрхийлдэг. Энэ нь таны яриаг илүү академик төвийг сахисан болгодог. Дараагийн дэвшилтэд бүтц бол he is believed to. Энэ нь тодорхой хүн эсвэл бүлгийн талаар итгэл үнэмшил, таамаглал ерөнхий ойлголтыг илэрхийлэхэд ашиглагддаг. Жишээлбэл he is known to be a talented artist. Хэрэг үйл явдал өнгөрсөнд болсон бол to have болон үеийн 3 дугаар хэлбэрийг ашигладаг. The company is thought to have invested heavily in. Энэ нь таны ярианд илүү их нарийн утгыг нэмдэг. IELTS-ийн банд 6.1 ба банд 8.1 хариултын ялгааг харцгаая. Банд 6.1 түвшний жишээ. I think people say that education is important. Энэ нь хэд хувийн энгийн хэлбэрээр илэрхийлсэн. Харин банд 8.1 хариулт. It is widely acknowledged that education plays a pivotal role in societal development. And it is widely acknowledged that гих дэвшилтэд идэвхгүй хэвийн бүтцийг ашигласан. Widely acknowledged pivotal role societal development зэрэг академик үгсийг хослуулснаар таны lexical resource болон grammatical range-ийг нэмэгдүүлдэг. Одоо gerund болон infinitive-тэй хамт идэвхгүй хэвийг хэрхэн ашиглахыг үзье. Энэ нь илүү нарийн төвөгтэй академик өгүүлбэрүүдийг үүсгэхэд тусалдаг. Жишээлбэл he hates being criticized. Эсвэл she expects to be promoted soon. Эдгээр бүцүүд нь таны grammatical range-ийг дээшлүүлж илүү нарийн утгыг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо жижиг дасгал хийцгээе. Дараах өгүүлбэрүүдийг it is say, at, that эсвэл he is believed to бүтцийг ашиглан академик хэлбэрт хөрвүүлээрэй. Нэг дахь нь many people say that the climate is changing rapidly. Хоёр дахь нь people think he founded the company in 2005. Та түр зогсолт хийгээд хариултуудыг бодоорой. Эхний өгүүлбэрт it is say, at, that the climate is changing rapidly. Хоёр дахь өгүүлбэрт he is believed to have founded the company in 2005 гэж болно. Энэ нь таны дүрмийн мэдлэгийг батжуулдаг. Баяртай.